Нөхрөө хайрладаг, үргэлж нөхөртэйгөө хамт байхыг хүсдэг нэгэн эхнэр хүн байжээ. Улмаар эхнэр нь нөхрийнхөө ажилд хамт орсон байлаа. Шалтгаан нь юрдвал нөхөртэйгөө хамт байхыг хүссэн учраас байв. Үүний адил хэн нэгэнтэйгээ хамт байхыг хүсвэл түүний хийдэг аливаа ажлыг хамт хийхэд болдог. Жишээлбэл ерөнхийлөгчтэй холбоотой ажлыг хийдэг хүн үргэлж ерөнхийлөгчтэй ойр хамт байж чадна. Бид бүхэн ч гэсэн Есүс Христийн ажилд оролцсноор эзэнтэй үргэлж хамт байж чадах юм. Тэр ажил нь эзэн Есүстэй биднийг улам ойртуулж, түүний дуу хоолойг тодор сонсоход тусалдаг. Есүсийн ажилд хамтарч үзээрэй. Тэгвэл бидний бүхий л амьдралын явцад үргэлж хамт байх түүнийг гарцаагүй мэдрэх болно. Тунгаан бодолд хамтдаа байхын төлөө.